хэрхэн ашиглах вэ гэдэг юм ярих юм аа. Тэгэхээр одоо дуу маань хэр зэрэг байгаа бол дуу маань дахиад нэг хараадах юм. За дуу гайгүй сонсож байгаа бол хүмүүс үзэж байгаа хүмүүс бол бас коммент бичээрэй, ямар хөө сонсож байна. Тэ хэлээрэй. Үзэх юм байна уу? Тэ. За. За. Ер нь ойрын үед фэйсбүүкээр сони юу вэ? Ойрын үед за яг фэйсбүүк рүү одоо сошиал бидний би нэг зүйл анзаарсан. Яг пэйжээс ирсэн мессежүүд тусдаа нэг бүлэглэгдээд нэг хэсэг болж орох гоо. Тэгэхдээ одоо яг ч тийм бас болчоог байх шиг фэйсбүүк турших шиг болсон тийм нэг тийж харагдаж байгаа. Тийм байсан. За одоо энэ хажууд харагдж байгаа энэ жишээ хэлбэрээр харагдаж байна тийм. Inbox нэг иймэрхүү бизнес гэсэн тусдаа фолдер үүсээд тийм. Одоо бидний яг болохоор яг хажууд харагдаж байгаа ажлаа. Яг хувь хүмүүстэй бичсэн чатууд бол нэг игнэд харагдаж байгаа. Ил бизнес гэсэн чатууд болохоор яг бүх пэйжд байгаа мэдээллүүд. За бизнес гэдэг рүү орохоор юу гарч ирж байсан тохоо одоо сая тий бас нэг жишээ байгаа. За бизнес гэдэг рүү оронгод бүх юм одоо пэйжд бичсэн мессежүүд. Тийм байна. Тэгэхээр нэг юм бизнес гэдэг одоо бизнесийн байгууллагууд пэйж хуудасуудтай холбогдсон бидний мессежүүд тусдаа нэг холдерт хийх гээд байна уу тий? Нэг юм тест хийх нь хийсэн. Тэгэхдээ буцаагаад бол одоо зүгээр болцсон байна. 1-2 хоног л хийсэн тий. Тийм богино хугацаанд тест хийсэн. Ямар ч байсан нэг юм тестж үзсэн. Тий. За тэгээд тэр нь хэр зэрэг одоо юу болсон мэдэхгүй байна. Ийм өөрчлөлт гарч магадгүй байна тий. Тийм байна. Тэгэхээр бас энэ нь бас маркетингийнхад бол нэлээд тийм таатай биш мэдээ. Тийм. Бид нэр мессенжерийг маркетингийн маш чухал сувг гэж үзээд байгаа. За энэ сувг маань өөрөө дахиад биднэрт одоо байнгын хэрэглэгчтэй холбогдох юм боломж гаргаж өгöd байгаа. Тэгсэн чинь харин бидний мессежүүдийг тусад нэг юм болдорт хийгээд тийм спам мессеж юм шиг үү. Тийм. Юуны нөгөө нэг Gmail-ийн нөгөө нэг promotion гэдэг нэг фолдер байдаг шиг тэр шиг юм оруулах юм туршилт хийж явах шиг байлээ. Гэхдээ яг энэ бас яг одоохондоо бол яг нийтэд зарлчихсан хүн болгоны хэрэглээнд орчихсан зүйл биш. Тодорхой хугацаанд туршиж үзсэн. За тэгээд туршиж үзсэн тэр үр дүн эндээс харагдж байгаагаар бол одоо яг иймэрхүү байдлаар юу тусдаа фолдер үүсээд бизнес гэдэг. За энэ фолдер дээр дараад ороод үзэхээр орохоор юу байх вэ гэхээр бизнесийн байгууллагуудтай пэйжүүдтэй холбогдсон манай бидний мессежүүд нэг тусдаа фолдерт. Тийм. Одоо би нэг бизнесийн байгууллага мессеж бичлээ гэхэд reply хийж байгаа бол яг одоо энэс ирлээ гэдэг дан notification ирнэ. Гэхдээ яг notification ирэхдээ яг ганцаараа харагдахгүй бизнес дотор нэг notification ирсэн шүү гэсэн байдлаар харагдсан. Тийм. Тэр ямар байгууллагаас ирж байгаа шууд биднэрт одоо хүрэх харагдах байдал нь байхгүй болсон тийм. Тэгэхээр бид нар жоохон таатай биш мэдээ байсан. Сайн содон бол ийм байна. Өнөөдрийн сэдв рүү орох. Тэгээд яг хөө өнөөдөр болохоор бидний яг гол сэдв маань ер нь хуучин Canvas сурчлагаа гэж ярьдаг байсан 16 оноос хойш ер нь Facebook нэвтрүүлсэн сурчлагын шинэ төрөл. За ер нь өнгөрсөн жилийн сүүлээс эхлээд өөрчлөлтүүд оруулж эхэлсэн. Нэрийг нь өөрчилсөн, Instant Experience гэдэг нэртэй болгосон. За энэ нэрийн өөрчлөлт тэгээд ер нь энэ сурчлагыг нь ашиглах юм боломжууд юу вэ энэ талаар бас ярилцахаар бэлдсэн өнөөдөр сурчлагын Facebook өнөөдрийн лайв маань. Тэгээд Facebook сурчлага өөрөө яг гол хэрэгцээ шаардлага нь юу вэ гэдэг ингээ харахаар ихэнх одоо гар утас хэрэглэгчид ер нь браузер буюу одоо интернет хөтөж ашигладаг юм байна л да, веб хөтөж ашигладаг юм байна л да. Тийм өөрөөр хэлбэл iPhone дээрээс Safari ашиглаад интернет ороод байдгүй, Android дахиад адилхан Chrome ч гэдэг юм ингээд ашиглаад ороод байдаг. Гар утас ашиглаж байгаа тохиолдолд интернет руу хандаж байгаа тохиолдол хөвчлэн 90% нь мобайл аппликейшнууд ашигладаг гэнэ. Жишээлбэл Facebook ч гэдэг юм уу тийм. YouTube ч гэдэг юм мобайл аппликейшнууд ашигладаг. За нэгдүгээрт тэгэхээр
браузер ашиглаад манай веб хуудас руу хандаад байдаг энэ хандлт нь их бага юм байна. Ааха. Хоёрдугаарт ихэнх одоо хэрэглэгчдийн хувьд интернет веб хуудас руу хандахад тухайн веб хуудас 3 секундээс илүү хугацаанд дуудаж жоохон удах юм бол тесч хүлээж чаддаггүй. Зөвхөн хагаад буцаад нөгөө нэг хийж ирсэн зүйлийг үргэлжлүүлээд явчихдаг. За энэ дахиад ер нь энэ хоёр гол үзүүлэлт өөрөө маркетингийнхны хувьд ялангуяа онлайн маркетинг, онлайн сурчлагаа явуулдаг хүмүүсийн хувьд бол үнэхээр бас нэг тийм таатай мэдээ биш байгаа байхгүй. Яг тэгэхээр манай интернет, манай веб руу хандж байгаа хүмүүсийн хувьд интернетийн одоо манай вебийн дууд хурднаас хамааруулаад маш том одоо хэрэглээний тийм өөрчлөлт гараад ирэх гэсэн. Багахан удах юм бол манай веб руу орохоо болчдөг. За энэ бидний нөгөө төлбөртэй сурчлага вебийн хандлт нэмэгдүүлэх, веб дээрх мэдээлэл хүмүүст хүргэх, вебээр дамжуулаад худалдаа борлуулалт хийх, за бүртгэл янз бүрийн хийх гэдэг ийм одоо зорилготой сурчлагын хувьд бол үнэхээр маш өндөр хувь нь манай вебээс юм бидний борлуулалтын зорилго биш те веб руу ч хандаж орох. Амжихгүйгээр дараагийнхаа замд ороо явчихжээ гэсэн үг тийм орхоо гарчдаг. За тэгэхээр энэ юу маань маркетингийнхаа хувьд нэлээд тийм асуудал болоод байгаа хэрэг. Бидний явуулж байгаа интернет сурчлага ялангуяа Facebook дээрх сурчлагын сурчлагын дээр линк дээр дарж байгаа юм даралтын тоо манай вебийн хандлтын тоо хоёрын маш том зөрүү хооронд. Өөрөөр хэлбэл юу гэж нэхэр 100 хүн хандсан. Гэхдээ линк дээр дарсан. Гэхдээ нэг 50 хүн л манай веб руу хандсан гэсэн тоо гарч ирээд байгаа юм. 50 хүн яасан гэхээр манай вебийг дуудахыг хүлээж төвчлгүүгээр тий гараа авчихсан. Facebook дээр хөөр одоо бусад мэдээлэл видео зураг үзээ явуулсан. Бид нар мэдээлэл өргөж чадаагүй. Тэгэхдээ бид нар төлбөрийг төлж байгаа. Нөгөө линк хэд дээрх дарж байгаа тоогоор нь тий. Зорилго маань биелээгүй. Ийм л одоо асуудал гараад байна. Тэгэхээр гол одоо яг л энэ асуудал маань өөрөө бидний хувьд сурчлага яг маркетруудын хувьд яг өдөр болгон тохиолдож байгаа бодит асуудал. Тэр энэ асуудлыг л ер нь шийдэх зориулсан шинэ одоо Facebook-ийн функц гэх юм уу одоо тийм. Энэ маань өөрөө энэ Canvas буюу одоо шинэ нэрээр бол одоо Instant Experience гэж нэрлээд байгаа. Суучин Canvas эсэн гэдэг чинь тийм. Canvas одоо шинжлэгдснээрээ ер нь энэ хоёрын ялгаа юм юу? Яг хоо Canvas ерөнхийдөө бол ингээд зорилго одоо үүрэг функц нь ерөнхийдөө хэвээр. Гэхдээ өөрчлөгдсөн хэд хэдэн зүйл байна. За Instant Experience гэж нэрлэснээр ерөнхийдөө Facebook өөрөө mobile landing page буюу одоо mobile одоо бүртгэлийн хуудас, mobile бүтээгдэхүүн үйлчлэгээ танилцуулах хуудсыг Facebook дээр өөр дөр нь байршуулах юм хөө одоо орлого гол нь тийм зорилготойгоор энэ өөрчлөлт хийх шиг болсон. За хоёрдугаарт юу загвар дизайн бэлэн темплейтүүд байдаг. Одоо бүтээгдэхүүн үйлчлэгээ танилцуулах. Энэ темплейтүүд маань шинжлэгдэж өөрчлөгдсөн. За гол одоо зүйл нь дараагийнх нь зүйл болохоор ер нь Facebook pixel буюу сурчлагынхаа үр дүнг хянах хэмжих юм боломж гарч ирсэн. Тэгээ ийм чухал одоо гол өөрчлөлтүүд юм гарсан. Тэгэхээр гол нь бас л яг адилхан Facebook зүгээр юм одоо сурчлага Canvas гэж нэрлээд Canvas нь өөрөө гар усны дэлгэц дүүрэн одоо хэрэглэгчдэд их таатай мэдээлэл өгөх юм хэрэгсэл байснараа илүү landing page mobile landing page буюу одоо газар дах хуудас хэлбэрээр ашиглахад илүү төхөөрөмтэй болгоод өөрчлөлт байгаа. Тэр гол нь Facebook-аас гарахгүйгээр мэдээлэл авах юм шүү дээ тий. За тэгэхээр яг хоо ер нь хуулийн нөгөө нэг юм жишээ харъя. Ингээд юу яаснаас тий. Ер нь Canvas гэж юу яриад байгаа. Тэгэхээр тэр нь яаж харагддаг юм тий. Ийм байдлаар жишээ. Яг хоо бид нар ч гэсэн маш олон ийм юу жишээнүүдийг харж байгаа Canvas одоо юун дээр Facebook дээр сурчлага байнга харагдаж байгаа энэ үед бол тийм байнга л харагдаж байгаа зүйлүүд. За тэгэхээр
За яг одоо энэ дэлгэцэнд харагдаж байгаа энэ сурталчилгааны. За. Яг энэ одоо харагдаж байгаа зүйл маань өөрөө Canvas зүгээр newsfeed мобайл гаргаснаас Facebook ашиглаж байгаа үед newsfeed дээр харагдах юм ердийн пост харагдаж байгаа тийм. За. Гэтэ тэндээ нэг юм линк дээр дараад тийм. Дараа нь ороход энэ дэлгэц дүрийн юм сурталчилгааны тойшин дээр гарч ирнэ. Яг тухайн бүтээгдэхүүний бүрэн танилцуулга, өөр элдв одоо янз бүрийн анхаарал сарниулах нөгөө гар утасны сүлжээний ч гэсэн мэдээлэл байхгүй тийм. Тэгэл ерөөс дэлгэц дүр нь танаас сурчлаа. Яг энэ бүтээгдэхүүний танилцуулга. За дээрэс нь зураг, видео, альбом хэлбэрийн одоо олон зурагнууд үйлдэл дуудах CTA товчнууд гэж ярьдаг тийм. Илүү дэлгэрэнгүй мэдээлэл өгөх, веб руу хандуулах юм товчнууд ийм юм багтаасан. Ер нь веб дээр байршуулж болох бүхэл мэдээллийг нэг төр багтаагаад сурчлага мэдээлэл харуулах юм боломж олгож байгаа шүү дээ. Тий, үр дүн сайтай юм. Тий, одоо яг олон яг энэ одоо ийм сурчлага хийж байгаа газруудын энэ жишээнүүдийг харах юм бол тэгэхээр үр дүнтэй харагдаж байна. Сонирхолтой шийдэж чадчихжээ тий. Гоё хийгээд үр дүнтэй. Бидний өвч гэсэн тэр бодож жишээнүүд харах юм бол үр дүнтэй юм байлээ. Тийм байлээ. Тий. Тэгэхээр ерөөсөө Canvas гэдэг маань ерөөсөө гар утаснаас тэгтээ гол нь тодорхой агуулгыг ерөөсөө зөвхөн гар утаснаас харах боломжтой. Десктоп дээрээс бол энэ сурталчилгааны төрөл харагдахгүй тий. Гэхдээ яг тэ хүмүүсийн ер нь бол ихэнх нь угаасаа гар утаснаас орж байгаа юм тий. 94%. Тийм шүү дээ. Монголд бол Facebook хэрэглэгч 94%. Гар утаснаас орж байна тий. Тэгэхээр бид их алдаад байх юм байна. Алдах юм байна. Ерөөсөө бүхэнд хүрэх боломж. Дээрээс нь гар ус дэлгэц дүүрэн сонирхолтой мэдээлэл хүргэх боломж байна гэсэн үг шүү дээ. За гол одоо юу маань гар уснаас харагдах юм дэлгэц дүүрэн интернет орчинд байршуулж болох бүхий л мэдээллийг видео, зураг, текст одоо холбоос, линкүүд тий. За товчн, үйлдэл дуудах товчнууд бүгдээр ингэ байгуулсан ийм бүрэн хэмжээний дэлгэц дүүрэн сурталчилгаа явуулах юм боломжийг л Canvas одоо Instant Express гэж нэрлэдэг. Тэгвэл яг өөрчлөлт сүүлийн үед хийсэн гол өөрчлөлтүүдийг нь хэвлэн дахиад нэг харъя. Өөр нэг жишээ хэлбэрээр тий. Миний бодлоор нөгөө яг ингээд гоё сонирхолтой контентоо гаргаад хажуугаараас нөгөө нэг юунуудаа гаргаад бүтээгдэхүүнийхээ зургийг гаргаад ер нь яаж хийж байгаа л тэр хүнийг хамгийн сүүлд нь нөгөө яг үйлдэлтүүд товчон дээр аваач байгаа нэг үр дүнтэй юм шиг санагдсан тий. Яг нэг сурталчилгаагаар бүх юмаа хийж байгаа юм. Танилцуулга, мэдээлэл, видео, текстэн танилцуулгууд байна тий. Зургууд. За дээрээс нь илүү дэлгэрэнгүй мэдээлэл авах бол хандаж болох товч линкүүдийг багтаах. За тэрнээс гадна энэ бэлэн темплейтүүд эднэр одоо илүү сайжруулсан темплейтүүд гаргасан. Саяын одоо шинжилэл дээр. Хамгийн их нь instant store prompt буюу одоо энэ илүү бүтээгдэхүүнүүд танилцуулах хэлбэрээр бэлтгэсэн. Ийм жишээ байна. За энэ дээр хэдүүлэн тоглож харъя. За бүтээгдэхүүний ерөнхий юмуд энэ дотор агуулгдсан, энэ Canvas дотор агуулгдсан бүтээгдэхүүнийг бас харах боломжтой. За бүтээгдэхүүний зураг, мэдээлэл, үн тариутайгаа. Гоё. За иймэрхүү хэлбэр. Энэ яг энэ бол энэ бэлэн темплейт. Тэгэхээр бэлэн темплейт гэдэг нь юу гэхээр бид нар өөрсдөө зураг бүтээгдэхүүнээ байршуулаад зургаа оруулаад нэр үнийг нь өөрчлөөл бэлэн одоо яг ийм хэлбэрийн сурталчилгаа хийж болно гэсэн үг шүү дээ. Бэлэн байна гэсэн үг. Энэ бол ингээл дээр нь гоё сонирхолтой контентууд тавьсан. Тэгэн гота бүх бүтээгдэхүүнүүдээ харуулсан. Тэгээд дээрэс нь энэ нөгөө нэг энэ shop-тойгоо холбогддог. За shop дээр их бүтээгдэхүүнээ таг хийгээд оруулцдаг. Үн тарихын дараа дэрнэ тий. За дараагийнх нь Instant form гэдэг. За Facebook дээр бас л түрүүний ярьсан гол асуудлын нэг нь ийм юм байдаг. Бидний юм ямар бараа бүтээгдэхүүн борлуулна. За эсвэл одоо хэрэглэгчдийн мэдээлэл цуглуулж авч үлдэх. За жишээлбэл одоо манай сургалтын юм уу манай бүтээгдэхүүн үйлчлэгийн танилцуулга татаж явж байгаа тий? Эсвэл сургалтын бүртгэл ийм одоо тохиолдол бид нэр заавал манай веб руу хандуулах хэрэгтэй байсан. Хэрэглэгчдийн мэдээллийг цуглуулж авах хэрэгтэй. Авч үлдэхийн тулд өөрөөр хэлбэл веб хуудас, имэйл хаяг одоо нэр бус, утасны дугаар, тий хаяг байршил
энэ мэдээллийг нь авч үзэх бол заавал веб хуудас руугаа ордог. Тэгээ нөгөө хүмүүс За веб хуудасны хувьд асуудалтай байгаа. Тийм. Манай веб удаан байдаг. Тэгээ манай веб ингээд туршид үзэхээр 3 биш одоо 7-8 секундын хугацаанд дуудаж байгаа. 3-аас илүү бол гараад явчихна гэдэг ба шүү дээ, тий. Тэгэхээр ер нь гол асуудал нь ерөөсөө энэ дээр байдаг байлаа. Тэгээ бидний хувьд одоо заавал веб руу хандуулж иж форм бөглөж авдаг. Одоо юу хэрэгсийн мэдээллийг хүлээж авдаг байсан бол одоо энэ instant form бол яг Facebook дээрээс нь орсон мэдээллийг авчих боломжтой. Жишээлбэл энэ дээр хэдүүлээ жишээ темплетийг нь харъя. За сурталчилгаа гарч ирж байна тий. Дараад орлоо. Тэгээ энэ дээрс хамгийн гоё юм нь Facebook бидний талаар мэдээлэл мэдчихийдэг үгүйс. Тий. Нэр усыг маань мэдж байна, усыг маань мэдж байна, имэйл хайгийг маань мэдж байна тий. Тийм учраас би заавал нөхөж бөглөөд байх шаардлага байхгүй. Нөгөө өндө түүгүүдгүй нь шүү. Би ч гэсэн ингээл нэрээ гэж ялгцлээ дугаараа. Одоо энэ дээр жишээлбэл ингэж тий. Тухайн хүний мэдээллийг шууд оруулаад бөглөөд гаргаад ирчихсэн. Нэрийг нь имэйл хаягтай нь утасны дугаартай. Үнэхээр энийг солих шаардлагатай бол би сольж болно. Сольсны дараа биднэрт илгээх тавшаа дарчин. Тэгэхээр гар утснаас бид нар юм одоо оруулж бичихэд их хэцүү байдаг тийм. Алдаа мадагтай юм бичих магадлалтай. Имэйл болсон байна. Тэр бол хэцүү. Тэгээ хүмүүс ер нь яг тийм учраас ингээд бүглэх тийм одоо бас сэтгэлтэй сонирхол төрөхгүй. За тийм учраас энэ одоо яг энэ instant experience гэж яриад байгаа энэ сурчлагын төрлийн хамгийн гоё юм нь юусэн тийм. Цэвэр нөө хэрэглэгчийн одоо оролцоогүйгээр бид нар ганц хоёрхан төвчний дараа л хэрэгтэй мэдээллүүдээ аваад үлдэх юм боломжтой. За аваад үлдсэн мэдээлэл бид нар яадаг вэхээр Zapier буюу одоо тодорхой 2-3 аппликейшны хооронд холбодог юм холбоос ийм түүл байдаг. Одоо аппликейшн байдаг. Эний тусламжтайгаар шууд CRM хэрэглэшийн мэдээллийнхаа аппликейшн руу шинээд оруулчихдаг. Тэгэхээр манай энэ Facebook дээр сурчлагын лид формыг өгсөн хүний мэдээлэл шууд автоматар манай хэрэглэгчийн санд бүртгэгдэж байна гэсэн үг тийм. Ингээд ийм ажлаа ингээд зохицуулаад шууд бүртгэлийн хэсэгт ороод дараа нь нөгөө бүртгүүлсэн хүн рүү жишээлбэл манай сургалтанд бүртгүүлсэн хүн рүү автоматар имэйл нь яваад ингээд ерөөсөө ингээд ажил маань яг л ердийн манай вебээр бүртгүүлээд яадаг байсан яг тэр хэвээр явж байгаа гэсэн тийм. Тэгэхээр илүү одоо их галбар амар болчиход байна. За дараагийнх нь ингээ формтой болсон гэсэн. За instant customer acquisition гэсэн. Одоо функц бай. За энэ дээр хэллээ. Дахиад. Энэний дэлгэц дөрөв гарах нь өстой гоё юм аа тий. Тэр гоё тий. Тэгээд энэ нөгөө товчхон харуулад байдаг нь бас гоё тий. Тухайн энэ одоо юунуудаа бүтээгдэхүүнүүдийг харуулж байгаас тийм энэ нүрэн дээр. За энэ дээр дараад оронгууд бүтээгдэхүүний лендинг пэйж жинхэнэ мобайл одоо манай веб руу хандаж орно гэсэн. Эндээс яг энэ сурчлагынхаа яг энэ функцээр дамжуулаад бид нар өөрийнхөө бүтээгдэхүүний лендинг пэйжүүд рүү хүмүүсийг хандуулах юм боломж илүү хэлбэрчилж өгөөд амарчлаад тийм. Одоо бүтнээр бол юм. За дараагийнх нь storytelling. За бүтээгдэхүүн үйлчлэгийн илүү танилцуулах хэлбэр. Story хэлбэрээр. Гоё видео оруулал гоё юм байна тий. За сурчлагын дээр дараад орлоо, нэвтрээд орлоо. Брэндийнхэн танилцуулаа. Давуу тал, яагаад үүссэн, юуны талаар гол үнэт зүйл юу юм энэ талаар танилцуулах яг энэ хэлбэрээр. Жирийн постоор бол ингэж. Одоо ер нь яг эндээс харахад бол ингээд яг л нөгөө нэг юм юуны танилцуулах шиг байна хэвээр тий. Одоо хэвлэл танилцуулах байдаг боршуур шиг. Ихтэй гар утсан дээр илүү интерактив тий. Цааш дороод илүү дэлгэрэнгүй мэдээлэл авчих боломжтой тий. Ийм зүйл байх гэсэн. За дараах. Хэд хэдэн ийм юунууд нэмэгдсэн. Одоо шинжил сайжруулсан ийм темплетүүд нэмж орсон. Илүү хэлбэр ашиглахад хэлбэр тий. За энэ дээр бол хамгийн гол юм нь энэ
бүтээгдэхүүнээ бид нэр зүгээр ердийн зурган пост, видео пост бүтээгдэхүүнээ шопоос нь таг хийчихдэг. Яг энэ дотор бид бас адилхан таг хийж байна. Одоо энэ дээр таг хийсэн те энэ бүтээгдэхүүн гарч байна. Ямар бүтээгдэхүүнүүд энэ зураг, энэ видеонд байгаа вэ гэдгийг нь харуулад шоптор холбоод таг хийж болчтой. Тэгээ үн мөн бүх юм гараад. Тэгэхээр одоо яг л нөгөө нэг манай веб хуудас руу хандахгүйгээр онлайн худалдааны маань сайт руу орж байгаа юм шиг л юм сэтгэл төрүүлнэ гэсэн үг байхгүй тий. Тэгэхээр нөгөө талаасаа бэлэн онлайн худалдааны сайтын гол функцүүдийг энэ дээр оруулаад харуулж байгаа гэсэн. Фэйсбүүкээс гарахгүй байгаа болгоно хүмүүст яг гоё сонирхолтой тий. Веб хуудас руу хандна гэдэг л өөрөө дахиад бас асуудал болчиход байгаа. Ялангуяа гар утас хэрэглэгчтэй хувьд тий. За десктоп хэрэглэж байгаа компьютероос хандаж байгаа хүмүүсийн хувьд нэг тийм бас нэг тодорхой хэмжээний асуудал багтай. За гар утас тэгтэл гар утаснаас одоо зөвхөн гар утаснаас фэйсбүүк руу ордог хүмүүсийн одоо Монголд 65% тийм. Монгол дахь фэйсбүүк хэрэглэгчдийн 65% зөвхөн гар утаснаас фэйсбүүк руу ханддаг. Асар өндөр төв. Тэгэхээр бид нар яг энэ чиглэл рүү өөрсдөөс аргагүй сурчлагын мэдээлэлээ зөвхөн одоо ньюсфидээр дамжуулаад ердийн уламжлалт зурган болон видео контент бэлдэж байгаа тохиолдолд тэрийг өөрөөр тодорхой хэмжээнд яг энэ функцүүдийг агуулсан ийм одоо Canvas Instant Experience гэх энэ сурчлагын төрлийг бас ашиглах зүгээр санагдсан. За дараагийн харуулах зүйл байна. За юун дээр Creative Hub гэдэг Facebook-ийн хуудас байдаг. Creative Hub тийм. Creative Hub-ийн хуудсан дээр болохоор бид нар юу харж болох вэ гэхээр яг ийм төрлийн сурчлагаануудыг бусад байгууллага, брэндүүд хэрхэн яаж үр дүнтэй эсвэл креатив одоо бүтээлчээр ашиглаж байгаа гэдгийг харах боломжтой. Одоо жишээлбэл эндээс ямар брэндүүд хамгийн гоё юу бэлтэж байна те? Ямар брэндүүд хамгийн гоё энэ Canvas Instant Express төрлийн сурчлагаануудыг хамгийн гоё, хамгийн бүтээлчээр гоё бэлдсэн байна гэдгийг харж байна. За иймэрхүү байдлаар ашиглах боломжтой юм байна гэдэг санаа авч байна гэсэн үг тийм. Тэгээ Creative Hub энэ бас одоо хуудасаар дамжуулаад орж үзээд яг энэ төрлийн сурчлагаанууд зөвхөн Instant Express биш бусад бүх төрлийн сурчлагыг яаж үр дүнтэй идэвхтэй ашиглаж байгаа гэдгийг харах боломжтой. За тэгэхээр энэ хуудасаар бас орж үзээрэй. Энэ хуудас маань өөрөө биднэрт маш олон төрлийн тий одоо сонирхолтой сурчлагын хэрэгжилж байгаа байл жишээнүүдийг харуулна. За бид нар энэ юуг бэлдсэн бас бид нар өөрсдөө яг энэ төрлийн сурчлагуудыг бас бэлдэж юу тест хийж харсан, үзсэн. За нэг юм марцсан байна нөгөө лайв гэж комент хийх байгаа тий захирлаа. Тий лайв гэж комент хийрээ. Тэгэх юм бол нөгөө пост бэлтгэхэд хэрэгтэй шалгах зүйлийн жигсаалт бэлнээр очих байгаа. Одоо пост бэлдэж чад постын өмнө болон дараа мартах зүйл байдаг тий хаштаг оруулаагүй байдаг ч юм уу. Шопо таглаагүй байдаг ч юм уу тий. Тэгэхээр тэр байгаа шүү. Тэгэхээр лайв гэдэг комент хийрээ хүмүүс. Тэгээ манай яг одоо үзэж байгаа хүмүүс лайв гэдэг комент бичих юм бол танд пост бэлтгэхдээ яг бид нар пост хийхэд ер нь хамгийн гардаг асуудал юу гэхээр пост publish гэдэг төвчдөр дарсныхаа дараа алдаанууд харагддаг. Оо энэ текст үгүйсгэн заримдаа алдаатай. Зураг нь бас нэг харагдах байдал нь эсвэл бүтээгдэхүүн зүрийн таг хийгээгүй, доор нөө call to action баахнууд буюу одоо мессеж гэсэн төвчнүүдээ нэмээгүй тийм. Тэгэл меншн хийгээгүй юу байдаг одоо асар их асуудал гардаг. Жижиг сажиг ихтэй заавал үзэх хэрэгтэй шалгах хэрэгтэй зүйл байна. За тэгэхээр яг пост хийж байгаа хүмүүст яг нэг юм байнгын шалгаж байх зүйлсүүдийн жагсаалтыг оруулсан чек-листийг бас бид нэр татаж авах линкийг тань руу мессежээр явуулчихна. Тэгэхээр лайв гэдэг. Лайв гэж бичээрэй. Тэгэхээр энэ бас дуу дүрс бүх юм зүгээр байна уу бичээрэй. Дуу зүгээр сонсогч байна уу бас комментэр сануулаарай. За энэ манай сурчлагын манай сургалтын юуны одоо жишээ бид нэр оруулсан. Canvas-аар хийсэн. Тийм, Canvas-аар хийсэн. За энэ дээр хэллээ жишээ харъя. За энэ
сурталчилгааны хувьд бол харагдах байдал нь ердийн нэг юуны одоо Краусел хэлбэрийн линктэй сурталчилгаанууд харагдах байна. За энэ сурталчилгааны энэ линк дээр дарахаар харин юу харагдах вэ тийм? Шууд бүртгэлийн хуудас гараад байна. Энэ жишээ бол ерөөсөө шууд бүртгэлийн хуудас. Энэ дээр жишээлбэл миний Facebook-ийн нэр, Facebook бүртгэлтэй миний утасны дугаар, Facebook бүртгэлтэй миний имэйл хаяг шууд автоматар нөхөгдөө гараад байна тийм? Яг сая ярьсан тийм. За ингээд нөхөгдөө гараад ирж байгаа учраас би энэнийг шалгаж үзээд за миний утасны дугаар өөрчлөгдсөн бол өөрчлөх боломжтой. Өөрчлөх шаардлагагүй бол одоо шаардлага алгах тийм. Тэгэхээр ингээд өргөжүүлж явчихсан. За тэгэхээр ерөөсөө гол одоо энэ Instant Express-ийн хамгийн чухал ялангуяа хэрэглэгчдийн мэдээлэл бүртгэл яг манайх шиг иймэрхүү одоо юуны бүртгэлийн веб хуудасаар дамжуулаад бүртгэлийн хуудасаар дамжуулаад мэдээлэл авдаг хэрэглэгчдийн бүртгэдэг ийм газрын хувьд бол үнэхээр одоо их хямдчилсан юм байна. Гэхдээ нэг асуудал байлаа. Өмнө нь болохоор яг ийм сурталчилгааны хувьд яадаг гэсэн хэрэг манай веб хуудас руу орно. Веб хуудсан дээр манай нэг яг энэ сургалтын лендинг пэйж руу орж үзнэ. Орж үзснийхэн дараа нэлээд олон асуулттай бүртгэлийн хуудас бөглөнө. Тэгээд одоо илгээх тавьчдаар дардаг байсан. Одоо бол тийм байхгүй. Сургалтын мэдээлэл танилцуулгыг уншиж үзлээ болж байгаа бол өөрийнх нь бүртгэлийн хуудсан дээр өөрийнх нь мэдээлэл бүртгэжсэн байна тийм. За тийм тохиолдолд энэ доотлын submit тавьчдаар дарах бол тийм учраас ямар нэгэн тийм үйлдэл нь бага учраас буруу одностой энэ сурталчилгаа явах юм бол хэрэгтэй янз бүрийн хүмүүсийн одоо яг зөв хэрэглэгчийн одоо барьж авах мэдээлэл хүлээж авах нь жоохон бага байж магадгүй шиг санагдсан. Нөгөө яг ингээд бас ингээд тайпигээ бичээд байгаа хүмүүс чинь сериосны хандаад байдаг гэсэн үг шүү дээ. Зүгээр би одоо үнэхээр тэнийг сонирхгүй бол тайпинг одоо нэрээ бичээд сууж гэх юу байх вэ тийм. Имэйлээ бичээд, усны дугаараа бичээд, ажлын хаяг маяг гэдэг олон юм асуудаг учраас одоо манай вебер бол арай тийм чанартай одоо лидүүд орж ирдэг байсан. Яг энэ тохиолдолд бол хэтэрхий өргөн хүрээнд хэтэрхий масс сурталчилгаа явуулах юм бол тийм чанар мотой лидүүд орж ирэх магадлал байгаа юм байна гэж харсан. Нэгдүгээрт. Хоёрдугаарт ер нь яг одоо яг энэ десктоп дээрс харагдаж байгаа учраас одоо бидний энэ хажуудлын энэ юу маань сурталчилгааныхаа энэ юу тодорх одоо агуулга нь бүрэн гүйцэд харагдахгүй зөвхөн бүртгэлийн хуудас харагдаж байна. За дээр нь болохоор манай энэ сургалт хязгаар болохыг хаана болох ямар хөтөлбөртэй энэ төргээд бөөм одоо маш их танилцуулга мэдээлэл юун дээр нь гарч ирнэ. Одоо гар утснаас бол тийм. Гар утснаас болохоор харагдана. За тэндээс харсан гол одоо бас нэг юм дутагдaltaй тал гэж үзэх юм байх юу маань. Зүгээр бидний иймэрхүү байдлаар жоохон гоё одоо сонирхолтой биш болгоч магадгүй байх гэж ойлгосон. Хэд зүгээр текстээр л оруулаад тийм. Өөр нэг текстийн танилцуулга болгоод доор бүртгэлийн хуудас зооцсон. Нөгөө гоё сонирхолтой нөгөө нэг сурталчилгааны хэлбэр чинь байхгүй болчих магадгүй байх гэж байна тийм. Тэгэхээр тэр талаас бас бодох хэрэгтэй юм байлээ. Дизайн юу маань өөрөө бид нар бол бас хэтэрхий их текст мэдээлэл оруулаад нэг тиймэрхүү сонирхолтой сурталчилгаа болгох магадгүй. Сая нөгөө үзүүлсэн жишээнүүд шиг биш болчих гээд шүү дээ тийм. Тэгэхээр тэр талаас нь бас бодох хэрэгтэй байна гэж ойлгосон. Гой зургуул гэлт хэрэгтэй аах нь тийм гоё видео гэлт хэрэгтэй аах нь. За нөгөө талаас яг захин худалдааны сайтын хувьд бол одоо бид нар яг ийшээ ингэж ороод бүтээгдэхүүнээ сонгож аваад карт юу гэдэг мэдээлэл оруулаад худалдаад авчвал их амар байгаа байхгүй. Заавал дахиад нөгөө веб хуудас руу орох хэрэгтэй болчиход байдаг. Тэр бас нэг дутагдaltaй тал байлаа. Өөрөөр хэлбэл шууд одоо энэ Instant Express дотроос худалдаа авалт хийх тэр боломж байхгүй тийм учраас тэр нь жоохон дутагдaltaй одоо бас нэг юм дутагдaltaй тал юм гэж харсан. Нэг асуулт ирсэн байна цаглаа. Асуулт би танаа байвд маш олон удаа нэр мэйл хаягаа бүгэлсөө хийхээ энийг яаж хийх вэ гэсэн байна. Олон удаа бүгэлмөргүй байгаа юм байна. Зөв. Нэг удаа бүгэлсөө. Тийм зөв. Яг нь ер нь болохоор бид нар шийдэх ёстой асуудал наа чи яг зөв. Яг гол зүгээр ингээд бид нар ер нь бол ийм байх хэрэгтэй. Одоо жишээлбэл нөгөө хүн ороод ирэхээр манай тань энэ хүнийг таньдаг те. Оо та нөгөө хэн бэ штэ? Ийм мэл чи энэ мөн үү гэж харуулдаг юм тий.
За тэгээд ингээд шууд дараагийнхаа тэрнэргүй яг бүртгүүлж байгаа имэйлээ оруулж байгаа тэр шалтгаан нь бол өөр. Тэгэхээр нэг удаа бол манай сургалтанд бүртгүүлж иж магадгүй. Дараагийн өөр сургалтанд бүртгүүлж иж магадгүй. За нөгөө дахиад имэйлээ оруулсан шалтгаан нь манай одоо төлөвлөгөөний темплейт файл татаж авсан байж магадгүй тийм. Ингээд зорилго нь өөр, хийж байгаа одоо үйлдэлүүд нь өөр учраас бид нөгөө мэдээлэл дахиад баталгаажуулж авсны дараа тэр имэйл хаягаар буцаагаад бид хариу үзүүлдэг. А гэхдээ танд та одоо тэгээд маш олон бүртгүүлж байна гэдэг чинь өөрөө манай веб дахиад сайн танихгүй одоо таныг танихгүй байна гэсэн үг тийм. Тэгэхээр энэ дээр бол бид нар сайжруулахаар ажиллаж байгаа. Хэд одоо олон өөр листэнд бүртгэгдсэн имэйлд маш олон имэйл ньюслетер 7 хоног болгоны нөгөө шинэ мэдээ маань давтаж очдөг байсныг одоо тийм зөвхөн нэг мэйлд нь очдөг болохоор тохирол. За дээрэс нь манай мэйл рүү манай веб руу хангангууд нөгөө хүнийг таны имэйл хаяг энэ байна. Та одоо дараагийнхаа мэдээллийг утасныхаа дугаарыг өгвөл одоо иймэрхүү дараагийн мэдээлэл явуулна гэдэг юм. Нөгөө хүний дэлгэрэнгүй мэдээллийг дахин нэг мэдээ имэйл биш те. Усад үлдсэн мэдээллүүдийг цуглуулах талаар одоо форум юугаа бэлтгэхээр ингээд ажиллаж байгаа. Тэгэхээр ер нь бол ингээд олон дахин мэйл асуухгүйгээр олон өөр мэдээлэл авах талаас бид нар төргөө хийхээр ингээд ажиллаж байгаа. Тэгэхээр ер нь удахгүй одоо яг тиймэрхүү ухаалаг болох байхаа манай би. Удахгүй энэ талаар ч гэсэн бид нар лайв хийх байна. За дээрэс нэг бас нэг юм орхицсан юу вэ гэхээр бидний хувьд нөгөө нэг яг энэ сурталчилгааг яаж хийх юм бэ гэдэг. Тийм аа. Тэгэхээр энэ сурталчилгааг яг яаж хийх юм, яагаад хэрэгтэй өнөөдөр ярьсан зүйлүүдийн талаар илүү дэлгэрэнгүй текст мэдээлэлээр ингээд оруулсан. За дээрэс нь алхам бүрийг нь хэрхэн яаж хийх вэ? Эхлээд ямар үйлдэл хийх юм, дараа нь ямар үйлдэл хийх юм, яаж энэ сурталчилгаа үүсгэх юм гэдэг энэ зааврыг нь манай энэ юуны пин хийсэн байгаа. Лайвын доор пин хийчихсэн байгаа. Комментээс аваарай. Коммент дээр байгаа линк нь. Тийм линк дээрээс аваад одоо яг энэ линкээр ороод үзээрэй. За бидний хувьд бол илүү өнөөдөр болохоор илүү хэрэглээний яагаад юу нэг хэрэглэх ёстой юм бэ? Маркетингийнх нь яагаад хэрэгтэй юм бэ гэдэг талаас нь. За дээрээс хэрэглэхийн жишээнүүдийг нь тайлбарлуулсан. Өөрчлөгдсөн яагаад өөрчлөгдсөн энэ талаар нь ярьж байгаа. Яг зааврыг нь бол би нийтлэл дээр оруулчихсан байна тийм. За дээрээс нь нийтлэлд дотор дахиад жишээ линкүүд бусад мэдээлэлүүд нь байгаа. Одоо яг саяын нөгөө жишээнүүдийг хаанаас харж болох вэ? Хүмүүсээ ашиглаж байгаа дэлхийн том брэндүүд эсвэл Facebook дээрх одоо амжилттай жишээнүүдийг хаанаас харж болох вэ? Линкүүдийг нь бас агуулсан байна. За дараагийн лайв сэдв юу аваад захирлаа. Лайвын тухай байгаа тий. Лайв хийх вэ гэдгийг. Бид нар болохоор одоо ингэ темплейттэй үзүүлж харуулах юм бэлдсэн хийгээд байгаа. Дараагийн лайв дээр болохоор яг энэ лайвыг яаж бэлтэж байна вэ гэдгийг харуулсан байдлаар тий. Тэгээ юу яг лайв хий гэдэг чинь өөр нэг юм зарим хүмүүс бас ингээд эхлэхэд их хэцүү байгаа гэдэг. Юу ярих юм бэ? Нэгдүгээр сэдвээ яаж болох вэ? За хоёрдугаар нөгөө сэдвээ олсон ч гэсэн хүмүүс бас нэг юм сонирхох болов уу, хэрэгтэй байх болов уу? Тэрэндээ яаж бэлдэж, яаж харуулвал зүгээр вэ? За харуулахаас гадна дуу, дүрс, бусад зүйл маань яаж харагдах бол, яаж ашиглах вэ? Ингээд нэлээ олон зүйлүүд байдаг. Тэгэхээр яг бидний хувьд болохоор ингээд ийм нэг юм лайв хийх юм чеклист ашиглаж авчдаг. За энэ чеклист дээр хамгийн сүүлийн өмнөх лайв дээр энэ лэптопон тог залгаагүй байснаас лэптоп унтсан. Тэгээ нөгөө нэг тэр зүйлийг чеклистээр хийчихсэн байна. За тэгэхээр яг энэ чеклистээр харах нэлээ олон зүйлүүд бид нар бэлддэг юм лээ. Тэр лайв бэлддэг. Тэгэхээр тэр талаар бас нэг юу бэлдвэл зүгээр үү? Яагаад энэ бэлдэх хэрэгтэй юм? Тэгээ зүгээр ингээд камера асаагаал ингээд хойлоо суугаал ярьцдаггүй. Бидэрт маш их одоо контент хэрэг болдог. Дээрс нь лайв яагаад хэрэгтэй юм бэ гэдэг талаар ч гэсэн тийм. Хүмүүст одоо зүгээр л ийм видео контентоос гадна асар их мэдээлэл, асар их контент, маркетингийн материалууд бэлдэж өгч байгаа учраас бид нар одоо лайв байнг төвлөртэй хийхээр юм байна. За өнөөдрийн лайвыг ингээд дуусгах
Тэгээ яахаа. За бүгдээ үзсэн хүмүүс бүгдэнд баярлалаа. За манай яг энэ сурчлага instant experience-ийн талаар бас дэлгэрэнгүй мэдээллийг доор пин хийсэн коммент дээр линкээр дараад ороод үзээрэй. За өмнөх нэвтрүүлгүүдийг бас орж үзээрэй. Яг энэ талаар нэлээд хэдэн янз бүрийн сэдвээр 11 2 одоо нэвтрүүлэг хийчихсэн байгаа. Тэгэхээр бас хэрэгтэй мэдээлэлүүд байж магадгүй орж үзээрэй. За баярлалаа бүгдэнд нь. Бүгд амжилт хүсье.